Мишелийн цаг нэвтрүүлэг нь үзэгч олно. Амьдралын төлөөх шин тэмцэлд өрж байна. Тавтай марлно. Амьдрал өөрөө тэмцэл юм болохоор биеийн хүчний хөдөлмөрөөр сайхан амьдралыг бүтээнэ гэж итгэж ирсэн өнгөрөх үеийнхэн цалингийн төлөөх уралдаанд буй бүгдийг хөнөөж бөмбөрцөг дэлхийг зүйл дуусгахын даваан дээр эрдэмтэд саяхан амьдралыг тэтгэх шинэ эрчим хүчний уурхайг нэв. Орчлонгийн бүх юм эрчим хүч юм. Таны хувьд алийг сонгох вэ? Шинийг үү, хуучныг үү? Бид шин нэрэнд шилжиж байгаа. Энэ нэрэнд зөвгнөлт кинонуудаар хэлдэг шиг бидний эцсийн зорилго сансар огторгоо биш. Бидний оюун бодол болно. Уураг тархиан ухан эерэг бодлын эрчим хүч үйлдвэрлэж, зөв сайхан сэтгэлийн эрчмээр сайн сайхан амьдралыг бүтээнэ гэж итгэх үү? Эсвэл ууд уурхаагаан ухаж, үр үндсээ тастаж, хэнийгч юу ч үгүй хийсэн хамаагүй сарын цалингаал ахиулж сайхан амьдрна гэж итгэх үү? Энэ хоёрын аль нэгийг нь сонгох эртний зааг дээр өнөө үеийн хүмүүс амьдарч байна. Амьдрал өөрөө тэмцэл юм болохоор сарын цалингаараа сайхан амьдрна гэж итгэсэн томчууд цалингийн төлөө уухайлан тэмцэхтэн ахуйгаан хөнөөж багш нар нь ахиухан цалин авч илүү сайхан амьдрна гэд үр хүүхдийнхээ амьдраад үлдэх дэлхийг үнсэн товрог болгохыг юм чинээ бодохгүй амиан бодон тэмцэх тийм л түнэр харанхуй үед хүүхдүүд та бүхэн өс юм дийж байна. Амьдрал өөрөө тэмцэл юм болохоор үнсэн товрог олсон газар шороон дээр үлдэж чадахгүй төлөө бидний гэнэн хонгор үрс ид чидийг мөрөөдөж ид чидийн гэгээн ирэн үүдэнэн ухтаж буй завсрын үед хүмүүс бид амьдарч байна. Энэ бол амьдрах ухааны нууц юм. Нууц. Чи юу асуумаар байна? Юу тодорхойлмаар байна? Надад юу сонирхолмоор байна? Шидэт тусаа. За шидэт тус ямар очиртэй. Наадах чинь ямар шидэттэй болохоор ингээ бөмбөлгнүүд идэгий. Нэг амтны ам тийвэл амьдлцдгийг. Тэгээ байсан газар дээр нь дахиад тавьчихдгийг. Оо тэгвэл наадахаар чинь юу яаж болох юм уу? Ямар ч хамаагүй юмыг амьдлуулж олно. Байгалагч амьдлуулах уу? Тэгвэл нэг уурхай болоос үүдсэн газарыг амьдлуулж болох уу? Тэрийг өвс ногоогийн амьдлуулж газар төрхнийг нь бүтэн болгож олно. Бүгдийг хуучинд нь болгож болох уу? Тэгвэл тийм гэж өвдөд байгаа хүмүүсийг буцаагаад аз жаргалтай болгож болох уу? Болно. Чи тэгвэл хийд чидтэй юм ба штэ. Миний шидэт ертөнцөөр тавтай морил. Агуу хүчрхэг төсөөлөн бодох. Аюун бодолтой төсөөлж чадсан бол бодож болгож чадна. Та төсөөлөн болж тархинда тэр дүр зургийг байнга харж явах юм бол эцсийн мэд тэр чинь бий. Цалингаа нэмүүлэхийг шаардан тэмцэх багш нарын цалин гэвч нэмэх үү эсвэл яах вэ гэдгийг шийдэх эцэд хэн билээ? Ирээдүйг залгамжилж энэ дэлхий дээр амьдраад үлдэх хүүхдүүд та нар шүү дээ. Та нарын амьдралыг та нараас асуухгүйгээр дээрэмдэх эрхийг би томчуудад олгомооргүй байна. Тиймээс өнөөдрийн бүх асуудлыг хэрхэн шийдэх шийдлийг хүүхдүүд та нараас л асуумаар байна. Цалингийн төлөө ажиллаж амьдрах багш нарын цалинг нэмж дэлхийг нь хөнөөх үү? Цалингийн төлөө ажиллаж амьдрах зовлонтой үйлийг нь таслан зогсоож тэднийг аврах уу? Ийм том үйлийг шийдэх эзэд ирээдүйг залгамжлаад үлдэх хүүхдүүд та нар шүү дээ. Тиймээс л хүүхдүүд та нарыг харанхуй твийг ийгүүлэх гэрэлт цул гэгэн ирээдүйг байгуулах хүндтэй эзэд хэмээн өндөр төргөмжилж сүслэн залбирмоо. Өөр чи олон тэр гоё юмны тухай хаанаас тэгж ярьдгийг? Хаанаас мэддгийг тэрэ? Шидэт намнаас мэддгийг. Оо чамд ийм шидэт нам байгаа мó? Өөр тэгээ чамд тэр хийж чидийг бүтээдэг өөр юу байдгийг чамд? Нууц. Агуу нууцын хамгийн чухал зүйл бол сайхан мэдрэмжтэй л байх. Та эдгээр аргуудыг хэрэгжилж сэргэлэн цаваа болохыг хүсэх ёстой. Та өдөрт дүүлж, аз жаргал думсан сэргэлэн цаваа байхыг хүсэх ёстой.
Ийм мэдрэмжтэй амьдралын ээж хэдэнд амьдардаг хүмүүс ингэж амьдарч чаддгүй хүмүүсээс ялгардаг зүйл бол ээж хэдэн дунд амьдардаг хүмүүс дадаж хөвшүүлэх ухаантай байдаг юм. Тэд татах хүчний хуулийг хэрэглэх зуршилтай байдаг. Тиймээс ч хаач байсан тэдэнтэй үргэлжлүүл бас энэ зүйлс тохиолддог юм. Яагаад гэхээр тэд нууцыг хэрэглэхийг мартдаггүй юм. Хадан даялж, хайрхантан авирч, хангайдад хідэн хүслийн шивнэн залбирах дуртай манай Мишель хүч дэлхийгэн бяцхан цайжинтай багтаан аялах ажээ. Үлгэрийн юм шиг ийм л сайхан аз жаргалын оронд л дэлхийн бүх яагаадад хариулдаг Мишелийн шидэт ном байдаг ажээ. Үүнийг зарим хүмүүс байгалийн өгөгдлөг гэдэг. Бас зарим хүмүүс тэнгэрт байдаг номын санч гэх нь бий. Бас зарим далд ертөнцийн мэдээлэлч гэдэг. Харин орчин үеийн эрдэмтэд үүнийг тайлахтаа байгалийн сайханд аялсан хүний мэдрэмж сайхан болдог. Сайхныг мэдэрсэн хүний бодол сайхан болдог. Сайн сайхан бодол нь өөрөө санаанд багтамгүй их хүчийг агуулж байдаг гэжээ. Тийм учраас үлгэрийн юм шиг сайхан байгальд амьдардаг хүмүүс ичдийн гайхамшигыг бүтээдэг юм байна гэдгийг орчин үеийн физикийн шинжилгээ ухаан сая онлын хүрээнд нотлоход байгаа аж. Бодлын эрчим хүчний нөлөөлөх чадал, гадаадын юмс үзэгдлийг өөрчлөх хүчийг эрдэмтэд сая багцаар хэмжин тодорхойлж энерги маш нарийн түвшинд хүрч физикийн шинжилгээ ухаан хөгжижээ. Тэгэхээр манай Мишелийн шидэт цуглуулгын учрыг 21-р зууны эрдэмтэд лабораторийн орчин шинжилж багцаар хэмжиж туршилтаар нотолж болохоор болж байгаа аж. Хүмүүс агуу нууцыг ойлгож эхлэхээр ихэнхдээ оюун бодолд байгаа сөрөг бодлуудаас айж эхэлдэг юм. Амьдрал өөрөө тэмцэл юм болохоор бурхан буддаа зовсон энэлсэн бүхнийг зовлонгоос яаж гэтлгэх вэ гэж бодол болон явсаар бодлын эрчим хүчний соронзон үйлчлэлийг нээж буян нүглийн үйлийг ялган заагалсан үйлийн үрийн сургаал номлолон альджээ. Хүний сэтгэл нь тунгалаг, гэрэл гэгээтэй байдаг. Гэвч сэтгэлийн хороос болж харалдаг. Амьдрал өөрөө тэмцэл юм болохоор ертөнцийг тогтнуулагч Монголын эзэн хаад даян дэлхийг нэгэн гэр бүл мэт тогтнуулахын л номоор буддизмыг сонгон 700 жилийн турш буцалтгүй урагшилж тууштай хөгжүүлжээ. Бидний улс өөртөө тусаарс болон мандах. Амьдрал өөрөө тэмцэл юм болохоор сүнсэн сүйдсэн газар орныг амьлуулж зовсон олныг амраахсан гэж бодол болон явсаар бидний бяцхан үрс ичдийг төсөөлөн ичдийн гэрэлт ертөнцөөр аялах болжээ. Ямар гоё юм бэ? Чамаас ер нь ямар гоё юм гарах нь вэ аа? Ер нь бүх хүмүүсийг аз жаргалтайгаа очих юм биш үү чи чинь. За би чам залбирна. Би чамайг багшаан болгоно. Чи бас олон хүний багш болгоорой. За одоо хэд бүх хүмүүсийг аз жаргалтай болгоно. Амьдрал өөрөө тэмцэл юм болохоор Таны тааллаар болог. Бүтээлч үйл ажиллагаа ингээд эхэлнэ. 3 шатад ажил. шинжлэх ухаан хөгж суур яваад хүний төсөөлөл ямар их хүчтэйг бодитоор юу бүтээх чадалтайг лаборатори туршиж туршилтаар нотлох хэмжээнд хүрч хөгжжээ. Амьдрал өөрөө тэмцэл юм болохоор шинжлэх ухааны энэ шинэ нээлт ололт амжилтаас хоцорч ардны явахыг хүсэх юм байх вэ? Нууцыг яаж хэрэглэх вэ? Тэгэхээр ичдийг төсөөлөн гайхамшигыг бүтээх Мишелийн үеийнхэнд сарын цалингаан чамлан ажил аял зарлах багш нар халаагаан өгөх цаг нэржээ. Хамгийн гол нь уран сэтгэмж. Энэ бол амьдралд орж ирэх зүйлсийг урьдчилан харах боломж. Альберт Эйнштейн. Гэгэрлийн шинэрэнд хүмүүн төрлөختөн бидний хөтлөн орох хамгийн гэгэн ертөнц бол бид бүгдийн гэнэн хонгор танхил бяцхан үрс минь билээ л. Тэгэхээр бид тэднийг сургах биш, тэд биднийг сургах цаг нэржээ гэсэн үг үү? Таны тааллаар болог. Цалингийн төлөө үр үндсэн золин ажиллах ажил мэргэжил байгаль дэлхийгэн эвдэн хөнөөх мэдлэг боловсролыг бүгдийг нь бүр мөсөн таягдан хаяад хүүхдүүдийн төлөө байгалийн сайхан зориглон гарч хүүхдүүдтэйгэн хамттан эд чидийн гайхамшигт ертөнцөөр аялан жаргацгаая тэнгэрт тэтгэгдсэн Монгол түмэн минь. Амьдралыг ардаа орхин аглагт гарвал энийг ойлгодог. Аглагт гарсан нь өөрийн сэтгэлийг сургадаг. Тэгснээр аз жаргалыг олж авдаг. Аз жаргалыг мэдэрснээр бие нь амар амгаланг олно.
Аз жаргалыг мэдэрснээр сэтгэл нь төвлөрн тогтдог. Үүнийг л амар амгалан гинэ. Үүнийг л зовлонгүй байна гинэ. Үүнийг л номын урсгал гинэ. Миний шидэт ертөнцөөр тавтай морил